VTV Live өдрийн хөтөлбөр зочны цагаараа үргэлжилж байна. Энэ удаагийн зочноор нийслэлийн мэрэгжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын газрын геолог уул уурхай хяналтын улсын байцаагч Доржин Сансар Дармаа оролцож байна. Танд шинэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу, танд шинэ өдрийн мэндийг хүргэе. За бид зочинтойгоо одоо уул уурхай нөхөн сэргээлт ер нь уул уурхай нөхөн сэргээлтийн талаар бас ярихаар урьсан байгаа. За тэгэхээр хоёулаа бас юуны өмнө ярьцлага уул уурхай хяналтын бас ажлын албаны одоо чиг үүргийн талаар бас яриагаа эхлэж бодож байна. За сайн байна. За мэргэжлийн хяналтын ерөнхий газар дээр бол геолог уурхай салбарт бол одоо 21 аймаг нийслэлээр бол геолог уурхай асуудал хариуцсан улсын байцаагчд бол одоо яг салбарын хууль тогтоомжид хяналт тавих төрийн бодлогыг хэрэгжүүлэх. Салбарын хууль тогтоомжид холбогдох дүрм журам стандартад тавигдах хяналт шалгалтыг бол хийж гүйцэтгэж байна. Тэгээд нөгөө одоо үндсэн хуульд чинь одоо ерөнхийдөө заасан байгаа шүү дээ, нөгөө хөдөлмөрлөх, үр хөвгтөө өсгөн байжуулах. Тэгээд байгаль орчноо хамгаалах нь иргэний журамт үүргээ гэдэг. За энэ журамт үүргийн дагуу бол одоо мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийн оролцоотой төрийн хяналт гэдэг сарын аяныг одоо улс орон дээр хэрэгжүүлээд явж байна. Мөн бас өргөжлөлөд бас өнөөдрийн байдлаар одоо хайгуулын бол ашигт малтамлын одоо тусгай зөвшөөрлийн одоо тоо бас хэд үйт юм бол зөвшөөрөл авсан одоо бүх газарт бас танах ингэж хяналт тавьж ажиллаж байгаа юу? За өнөөдрийн байдлаар бол одоо 2019 оны 4 сарын 1-ний байдлаар бол Монгол улсын нутаг дэвсгэр хэмжээнд бол нэг ойролцоогоор 3400 орчим тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Үүнээс бол хайгуулынх нь бол 1600 орчим. Ашиглалт нь 1700 орчим тусгай зөвшөөрөл бол олгогдсон байна. Юун дээр бол за энэ дээр хяналт тавьж байна үү те. Ашигт малтамлын тухай хуулийн 11-3 зааснаар бол ашигт малтамлын те хууль тогтоомжид хэрэгжилтэд болон ашигт малтамл эрх хайх үйл ажиллагаанд тавигдах хяналтыг бол мэргэжлийн хяналтын байгууллага гүйцэтгэнэ гэж байгаа. За энэ ч үүднээсээ бас аймаг нийслэлээр байгаа. Одоо улсын байцаагчд бол одоо энэ ашигт малтамлын тухай хуульд заагдсан бүр эрхийг бол хэрэгжүүлээд үйл ажиллагаанд хариуцуулаад ажиллаж байна. Олборлтын үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхийдөө бол уул уурхай нь бас яг хэд үйт юм бол уул уурхай гэдэг нь идэвхтэй үйл ажиллагаа. Идэвхтэй үйл ажиллагаа уул уурхай. За түрүүн би нэг ярьсан 1700 орчим байдаг. Одоо энэ дээр бол нэг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бас ингэдэ ашигт малтамлын тухай хуулийн 48 заасны дагуу 12 сарын 1-ний дотор дараа жилийн уул ажлын төлөвлөгөөг одоо төрийн захирамны байгууллагад ирүүлнэ гэж. Өнөөдрийн байдлаар 12 сарын 31-ний байдлаар яг хуулийн хугацаанд багтааж ирсэн аж ахуйн 380 аж ахуйн нэгжээс 400 орчим ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулнаа 2019 онд гэдэг. Төлөвлөгөөг бол ирүүлээд одоо тэр төлөвлөгөөр явж байна. Одоо уул уурхайгаас гадна бас одоо бас олборлдог бас гар аргаар олборлдог хүмүүс үүдэг шүү дээ. Одоо хүмүүс хөвчлэн нинжа гэж ярьдаг яриад хөвчихсэн. Эдгээрт одоо эдгээр асуултанд бас танах яаж хяналт тавьж ажиллаж байна? За хуваар нөгөө бичил уурхайн журам гэж байгаа 2017 оны засгийн газрын 151-р тогтоолоор энэ бол нөхөрлүүд бүртгэгдээг нөхөрлүүд тий одоо гар аргаараа ашигт малтмал олборлогч иргэд нөхөрлөл байгуулад тэрүүгээр юу ашигт малтмал олборлох боломж бол байгаа. Энэс гадна бол бас нөгөө хууль бус ашигт малтмал олборлогч иргэд бол бас тустай байна тий хууль бусаар ашигт малтмал олборлох асуудлууд байна. Одоогийн байдлаар бол 2018 оны тий 12 сарын 31-ний байдлаар бол 16 аймгийн нутаг дэвсгэрт 169 дүгнэлт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт бол гарцсан байна. За эндээс бол ер нь хамгийн одоо их юутай дүгнэлт гарсан газар бол одоо мэдээж аймагуд бол Баян-Онгор, Сэлэнг, Булган зэрэг аймагуудад бол байна. За хууль бусаар ашигт малтамл олборлох одоо энэ үйл ажиллагаанд өртсөн сэргийлэх хяналт шалгалтын удирдамжийг бол ерөнхий байцаагчийн баталсан удирдамжаар аймаг нийслэл тий удирдамжийн дагуу бол хууль бус ашигт малтамл олборлох үйл ажиллагаанд бол өртсөн сэргийлэх хяналт шалгалтыг бол удирдамж тавьж байгаа. За 2018 онд бол одоо мэргэжлийн хяналтын байгууллагаас нийт 41 иргэн 4 нөхөрлөл нийт 7 аж ахуйн нэгжүүд эрүүгийн
хариуцлага хүлээлгэхээр ногдуулах саналтайгаар цагдаагийн байгууллагуудад шилжүүлэн ажилласан байгаа. За хайгуул ашиглалт олборлолт одоо хайгуулын явцад одоо уул уурхайн хайгуулын одоо явцад олборлолтын явцад бас тухайн газар орнд бас тэгж эвдэрж гэмтсэн нь бас хэрэг байдаг юм бол тэрийг бас эргээд нөхөн сэргээсэн байдал нь бас эсрэгээр юм сэргийгдэх юм байна. За улсын хэмжээнд эвдэрсэн газрын тооллого гэж явж байгаа. За одоо хамгийн сүүлд бол 2012 онд улсын хэмжээнд Хорой аймгийн нутаг дэвсгэрийг хамруулад 4256 орчим газар эвдрэлд орсон байна гэдэг. За үүний бол нэг 60 орчим хувь нь аж ахуй нэгж, 40 орчим нь бол нэг бичил уурхай болон хууль ёсоор ашигт малтмал олборлогчдын юунд өртсөн байна гэсэн дүн бол гарцсан байна. Үнэтэй ойлдуулаад тэр тооноос хойш одоо ер тоолдог бол хийгдээгүй. Одоо сая 2017 онд байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны А71 тодорхойлолоор уул уурхай улмаас эвдрэлд орсон талбай хэмжээг улсын хэмжээний тооллого одоо 2017-18 онд зохион байгуулахаар ингээд явж байгаа. Явсан тооллого бол явцсан байгаа. Тэгээд одоо өртсөн байдлаар бол нэг 1568 орчим нэгж талбар дээр нэг 24,000 орчим гааталбай юу байсан байна. Эвдрэлд өртсөн байна гэсэн судалгаа бол гарцсан байгаа. За мэргэжлийн хэлтийн байгууллагаас 2018 онд бол нийт юу эвдэрсэн газар нөхөн сэргээлт хийгдсэн байдалд аж ахуйн нэгжүүдийн тандан судалгаа хийсэн мэт. За тэн дээр бол бид нэр 540 тусгай зөвшөөрлийн хэмжээнд тандан судалгааг бол хийсэн байгаа. За үүнээс нэг 24,600 орчим гааталбай юу байсан байна. Ерөнхийдөө эвдрэлд орсон байна. За үүнийхээ хидд нь одоо нөхөн сэргээлт хийсэн байна гэх юм бол 28.6%, 6,900 бараг 7,000 орчим гааталбайд нөхөн сэргээлт, техникийн нөхөн сэргээлт хийсэн. Үүнийхээ техникийн сэргээлт хийсэн талбайхаа 56 орчим хувьд нь биологийн нөхөн сэргээлтийг бол хийсэн байна гэсэн дүн мэдээ бол гарцсан байгаад байгаа. Тэр бол тэ. Зөвшөөрөл өгсөн одоо ингээд уул уурхай одоо аж ахуйн нэгжийн байгууллагуудад хэрэгэд одоо ингээд 100% одоо бүрэн одоо ингэж нөхөн сэргээлтээ бас хийсэн байж чаддаг уу? За нөхөн сэргээлтийн бол одоо ер нь мэргэжлийн хэлт бол мэргэжлийн хэлтийн байгууллага бол одоо нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх тийм ээ. Гэдэг тэр ажил дээр чиглэсэн арга хэмжээнүүд бол бид нар бол байнга одоо хяналтын үед бол авч хэрэгжүүлж байгаа. За тэн дээр энэ дээр нэг тоо хэлэхэд бол нэг юм тоо бол байгаа л да. За 2018 онд бол одоо юу яасан байгаа. Бид нар бол мэргэжлийн хэлтийн байгууллагаас техникийн нөхөн сэргээлт 900 орчим гааталбайд техникийн нөхөн сэргээлт. Түүнийхээ нэг 460 орчимд нь биологийн нөхөн сэргээлтийг бол хийлгэсэн байна. За энэ нь бол нэг талдаа Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны мөрөг хэлбэрт тусгагдсан байна. Жид 300-аас баггүй гааталбайд нөхөн сэргээлт хийлгэж хүлээн авна гэсэн юм заалт. Тэгэхээр саяын тэр тоо мэдээсээс харахад бол мэргэжлийн хэлтийн байгууллага бол энэ тоог одоо засгийн газрын үйл ажиллагааны мөрөг хэлбэрт тусгагдсан ажлыг бол бүрэн хангуулж чадчихна. За тэгээ нэг талдаа бол бас нэг зүйл байна шүү дээ. Одоо нэг 3,000 орчим 3,000 гаруй тусгай зөвшөөрөл байна. Тэн дээр одоо улсын хэмжээнд 36 геолог уулуурхай хяналтын улсын байцаагч одоо тэн дээр хяналт тавьж одоо ажиллаж байгаа гэдэг чинь бас нэлээ тооны хувьд бол харьцангуй болчиход байгаа ч. Тэгэхээр нэг байцаагч нэг 94 орчим тусгай зөвшөөрөл оногдож байгаа одоо жилд. Тэгээд тэнд чинь одоо тэр бүрэн хамруулахад бол мэдээж одоо томилолт тийм ээ санхүү унаа тээвэр хэрэгсэл гэдэг тодорхойлолттой байгаа. Гэсэн хэдиж мэргэжлийн хэлт бол мэргэжлийн байгууллага бол энэ ажиллагааг бол хэрэгжүүлээд энэ дээр бол хяналтаа тавиад явж байгаа. Нөхөн сэргээлт хийгээгүй нөхөн сэргээлт одоо ингэж хийгээгүй орхисон уул уурхайн тийм компаниг ер нь мэргэжлийн хэлтийн газраас ер нь яг яаж арга хэмжээ авч ажиллах юм бол? За мэргэжлийн хэлтийн байгууллагаас бол одоо нөхөн сэргээлт хийгээгүй орхитуулсан тийм өрсөн байгууллага тэр бол тодорхой хэмжээний одоо юу хяналтыг бол тавьж байна. Тэгээд хуулиндаа бас тусгай зөвшөөрөл эзэмшигч одоо нөхөн сэргээлт хийх үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн дэд тусгаар яасан ч гэсэн. Тэн дээр бол холбогдох арга хэмжээг бол мэргэжлийн хэлтийн байгууллагаас бол одоо эзэн олж тогтоох нөхөн сэргээлэх тийм ээ.
Тэгээд ирүү үйл хяналтын байгууллага шилжүүлэх ажлуудыг бол зохион байгуулалт бол ингээд явж байгаа. Тэгээ энэ жил бол ер нь нөхөн сэргээлтэр бол мэргэжлийн хяналтын байгууллагаас бол нэлээд юу тавьсан байна. Одоо бүрэн хийж одоо нэг техникийн нөхөн сэргээлт хийх болцоотой газар бүгдийн ер нь техникийн нөхөн сэргээлт хийлгүүлээ. Техникийн нөхөн сэргээлт хийж биологийн нөхөн сэргээлт хийх болцоотой газрууд дээр. Тэн дээр бол нөхөн сэргээлтийг бол бүрэн хийлгүүлээ. Тэгээ жилийн эцэст нэг одоо тухайн орон нутгаас томилогдсон комиссийн хүлээж аваад ийм ажлуудыг бол зохион байгуулах гэдэг дээр бол мөрчлийн алт бол энэ дээр их төлхөө ажиллаж байгаа. Энэ ч утгаараа бас нөгөө орон нутгтаа бол юунууд өгсөн. Нөгөө чиглэлүүд өгсөн. За ийм тохиолдолд ингэнэ гэдэг ч юм уу тий. Хууль заасан арга хэмжээг авч ажиллая. Юугаар бол орон нутгийн мэргэжлийн алтууд бол чиглэл өгсөн. Тэд маань бас ажиллая гэж явж байгаа. Байцаагч нарын хувьд гэх юм бол одоо нөгөө саяны дээр дурдсан тоог бас харахад хүндрэлтэй бас байдаг бох гэж сая бас та хэллээ тий. Үүнтэй адилхан одоо эргээд орон нутгтайгаа бас хамтарч ажиллах үйл явдал хамтарч ажиллах нь бас хэрэг гэдэг юм бол яаж хамтарч ажиллаж байна? Одоо орон нутгийн мэргэжлийн хяналтын геолог уулахын хяналтын чиглэл байгуулагч геолог уулахын хяналтын чиглэл. Тэр байцаагч нартай бол одоо жилийн турш бид нар одоо юу яаж байна? Чиглэл өгч байна тийм ээ. Тэгээд тэр байцаагч нараа бас одоо нэг чадварчуулах тийм ээ. Мэргэжил дэвшлүүлэх гэдэг ч юм. Тухайн жилд одоо бид нар одоо өнгөрсөн онд бол бид нар юу ялалт байгуулагчны хохиролт тооцоо гаргачлаа. Нэгдсэн үндэсний байгууллагатай хамтраад бид нар одоо 3 бүсийн сургалт хийлээ. Байцаагчтай хамт. Тэн дээр бас мэдээж орон нутагт ажиллаж байгаа байгуулагч геолог уулах хяналтын улсын байцаагчд байна. Тэгээд аймгийн байгуулагчны газрын мэргэжлүүдийг бас хамруулсан ийм бүсчилсэн сургалтыг бол зохион байгуулсан. За энэ жил бол одоо орон нутгийн байцаагч нар бол бид нар одоо яг энэ чиглэлээр нь одоо мэргэжүүлэх 5 хоногийн сургалтыг бол одоо ингээд бас нэг шатараатай авахар одоо ингээд хэрэгжүүлж байна. Одоо энэ сарын аяны хүрээнд одоо нэг нийт 14 аймгийн улсын байцаагчийг одоо шилхэн технологийн сургалт дээр бид нар бас чадваршуулах, мэргэжүүлэх сургалтыг бол одоо яг одоо зохион байгуулж байгаа. Бас хоёулаа нөхөн сэргээлтийн талаар бас ярил л да. Нөхөн сэргээлт хийснийхээ дараа ерөнхийдөө бол тухайн байгууллага яг эргээд бас хуучин хэвэндээ бас орох нь бас хэрэг гэдэг юм бол жишээлбэл одоо өг сургамланд буцаад хуучин хэвэндээ ургадаг, аим тэтнээс буцаад хуучин хэвэндээ ингээд байж идэг нь ерөнхийдөө бол хэрэг гэдэг юм бол за нөхөн сэргээлтийн юу бол юу яаж байгаа? Нөхөн сэргээлтийг бол техникийн болон биологийн нөхөн сэргээлт гэж хоёр ангиж байгаа тийм. Тэгээ 2008 онд батлагдсан стандартын дагуу одоо нөхөн сэргээлтийг аж ахуйн нэгжүүд маань бол хийж авна. За үүн дээр одоо яг нөхөн сэргээлт илүү төлхөө хийж байгаа бол Монполимид. Өөр хоошин булганы бүрэн гараа цагаанчлуудын магнит гэдэг газрууд бол нөхөн сэргээлт бол харьцангуй сайн хийцэн байна. Хэдэн газрууд бол байна. Тэгээд түрүүн би нэг зураг авчирсан тэр гарах яаж байгаа. За тэгээд аль болох унган төрхөнд ойртуулна, стандарт нийцүүлнэ. Тэгээд тухайн орон нутгийн ургамлаар тий нөхөн сэргээлт, биологийн нөхөн сэргээлтийг хийх ажлыг бол одоо зохион байгуулна. За энэ бол одоо цагаанчлуудад Булган аймгийн Дашин жилийн сум нутагт үйл ажиллагаа явуулдаг. 2717 одоо товцгой жишүүрлийн талбайд хийгдсэн нөхөн сэргээлтийн байдал бол харагдаж байна. Одоо тэр дээр нь олборлт хийхдээ одоо тэр унган модыг ингээд орхитуулаад явцсан. Дараагийн зураг нь бол одоо тэр дээдлийн карьер нь одоо нөхөн сэргээлтийг хийцэн байгаа байдал нь. Ингээд бодит жишээгээр. Тэгээд энийг энэ тухайн байгууллага бол орон нутагт хүлээлгээд өгсөн. Тэгээд энэ жишээтэй адилхан зөндөө бас сайн компаниуд бол байна. Нөхөн сэргээлт бол ер нь хийгдэж байгаа. Шороо хотууд дээр бол. Нөхөн сэргээлттэй холбогдуулан бас ингээд сайн талууд, сайн жишээ ингээд компаниуд бас байгааг бас хоёулаа зурган дээр сарлаа л да. Эсвэргээрээ бас нөхөн сэргээлтийг хийж байхад бас зөрчил дутагдaltaй талууд ер нь анзаарэгддэг үү? Компаниудын хувьд. За компаниуд яг хариуцлагажуулаад ирэхээр бас тусгай журнализм шиг бас нөхөн сэргээлтээ бол хийгээд байгаа. Үүнтэй энэний хажуугаар нөгөө сар гэдгээр хууль бус ашигтмал болох энэ ажиллагаа. Ол одоо тэр талбайг одоо нөхөн сэргээлт хийсэн талбайг одоо эргэж ивдэх тийм ээ. Тийм асуудлууд байна. Бас аж ахуйн нэгжүүлэлт гэсэн одоо нөгөө технологийн хувьд хаягдлагтай сургалт явуулсан тийм. Тэр хаягдл дээр дахиад хууль бус ашигт олборлох үйл ажиллагаа явснаар нөгөө нөхөн сэргээцэн байгаа талбайг одоо эргэж ивдвэл ийм асуудал бол гарч байна.
Энэ дээр бол одоо бас нэг хаана бол мэргэжлийн алт бол анхаарал тавьуулаад тухайн үйл ажиллагааг бол таслан зогсоох арга хэмжээнүүдийг бол аваад цагдаа хуулийн алтын байгууллагт бол хөрвүүлэл ингэ ажиллажлаа. Нөхөн сэргээлтийн үйл явцыг тухайн компани ерөнхийдөө дутуу хийсэн тиймэрхүү үйл явдал төрчил бас гардаг. Хэрвээ дутуу хийсэн бол бас яг яаж бас арга хэмжээ авч ажиллах вэ? За дутуу хийнэ гэдэг нь юу яаж тухайн жилд одоо уул ажлын төлөлгөө байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан нөхөн сэргээлтийн ажлыг одоо бүрэн хийж гүйцэтгүүлэхгүй ажил бол бас байна. Тэн дээр бол мэдээж улсын мэргэжлийн алтаас байгууллагаас бол одоо очоод тий юуг нь улсын байцаагчийн албан шаардлага өгөх тийм ээ нөхөн сэргээлт хийхгүй бол гэдэг. Жишээ нь ашигт малтмлын тухай хууль дээр бол юу гэдэг нь шүү дээ. Тухайн жилийн нөхөн сэргээлтийг бүрэн хийгээгүй бол дараа жилийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг эхлүүлэхгүй байна. Хуулийн зохицуулалт хүртэл байж байгаа. Ерөнхийдөө хуулийн зохицуулалт гэснээс одоо энэ нөхөн сэргээлтийн талаар ч юм уу одоо хариуцлага тооцоолох талаар хууль эрх зүйн орчиндөө ер нь ямар хөө байд юм бол дутагдaltaй тал бий юу эсвэл ерөнхийдөө бол хууль эрх зүйн орчныг ямар хөө хууль эрх зүйн орчин бол ер нь бүрдсэн. Байгаа. За сая түрүүний ярьдгаар одоо энэ нөгөө орон нутгийн засаг дарга те бүтэн төлөвчдийн урал одоо хууль заасан эрх арга хэмжээг авч ажиллахгүй байна. Жишээ нь саяын тэр ашигт малтмлын тухай хууль 38 дугаар зүйл заасан тухай. Энэ жил нөхөн сэргээлтийг хийгээг бол дараа жилийн үйл ажиллагааг явуулахгүй байх тийм бүр эрхтэй байна. Тэгээ энэ хуулийг одоо хуулийн залтыг одоо хэрэгжүүлэхгүй байх толгойд. Тэгэхээр одоо тухайн орон нутгийн засаг дарга одоо тэр хууль заасан үүргийг одоо хэрэгжүүлэх сонирхолтой байна уу? Эсвэл хууль эрх зүйн мэдлэггүй байна уу гэдгээс л шалтгаалаад байгаа. Тэгээ бас нөгөө талдаа нөгөө нөхөн сэргээлт эвдэрсэн талбай хэмжээс буурахгүй нь болохоор тухайн орон нутгийн одоо засаг дарга эрдэнэ төлөвчд оруулж хуульд нийцээгүй шийдвэр гаргаж хууль ус олборлтыг бас дэмжсэн тийм үйл ажиллагаа бол явж байгаа. Энэ дээр бол мэргэжлийн алтын байгууллага бол одоо тухайн засаг даргын гаргасан ч эрдэнэ төлөвч тогтоолдлыг бол хуульд нийцсэн хэсгээр шалгаад хэрвээ зөрчилд хуульд нийцэх байх юм бол албан шаардлагыг бол удирдахт бол хөргүүлээд хүчингү олгуулах талаар ажлыг зохион байгуулалт явж байгаа. Нөхөн сэргээлтийн хувьд бас нэг юм асуухад газрынхаа онцлогоос шалтгаалan бас 100% нөхөн сэргээлт бас хийгдэхгүй тийм газрын онцлогтой бас байх уу? Одоо ингэж өдрийн ортууд жишээ нь тий одоо жишээнд Эрдэнэт оюутлогоо юм уу тий өөр нүүрсний ортууд тий цайрууд ийм хөдрийн ордууд дээр бол нөгөө урт хугацаанд нөхөн сэргээлт хийгдэггүй. Одоо нэг үлдчихэж штэ тий нэг ухш үлдчихэж байгаа байхгүй. Тэр нь бол одоо яагаад гэх юм бол 20-с 30 жил үйл ажиллагаа явуулна. Тэр хугацаанд бол одоо нөхөн сэргээлт яг тэр олборлтын явуулж байгаа талбай дээр бол нөхөн сэргээлт их боломжгүй гэсэн судалгаа бол байгаа. Нэлээд том хэмжээний ухшуул бол үлдчихэж байгаа. Алтны шороо ордууд дээр ч юм уу иймэрхүү юм тэр бол нөхөн сэргээлтийн ажил бол явж байна. За ерөнхийдөө бол хоёулагийн тайп тэрийн бас ярих цагаас энэ төрөйд өндөрлөж байна. Бас уулуурхайн одоо нөхөн сэргээлт эргээд байгаль орчны хяналтын талаар бас үзэгчтэй бас илүү дэлгэрэнгүй мэдээллийг бас хүргэсэн бахаа гэж бодож байна. VTV өдрийн хөтөлбөр зочны цагаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын газар геолог уулуурхайн улсын байцаагч Доржийн Сансар Дармаа оролцлоо. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар байхгүй. Нийслэл биш. VTV live